ингээ Япон явсан чинь Японд чи ерөөсө хүмүүс ингээд төгс амьдралыг бүтээгээд бие биендээ гай болохгүй гэдэг үндсэн философоор амьдардаг. Хин ч хиндээ гай болохгүй амьдардаг. Тэрнээсээ болоод яг нэг юм хүн найтахад бүр ингээд тэр хүнд амар гай зовлон учрдаг болсон биз дээ. Энэ хүний хажуугаар өнгөрч мөнгөртөө ямар ч их бөө юм болдгийг. Ийм л юм баах юм. Маа Монголд бол зүгээр хажуугаар мөрлөөл гарчмаар л харагдаад их юм. Асар их хүндтгэл донд амьдэрдэг нэг юм биш. Би нэг ямар их хүндтгэдэг юм. Би эндээ зүгээр бүхэлцээл байх юм тийм. Би өөдсөн бүр нэг 3 хүндлэл за энэс хойш хүндлэл байхгүй байна уу гэж боддог. За боёлын юу гэхүү зүгээр. За би ч мөн адил бас 3-аас илүү хүндлэхгүй гэсэн дүрмийг баримтлал явж байна да. За та бүхэндээ бичлэг хүрч байгаа өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хот орсон. За манайх хөдөө байдаг учраас тэр болгон Токио ороод байдаггүй. За ямар нэгэн чухал ажил гарсан үед хаяа Токио ордог байгаа. За энэ удаад яах гэж орсон бэ гэхлээр За таны харж байгаачлан машины мотор буюу хөдөлгүүрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ гэсэн сургалтанд суусан. За энэ хүү сургалт маань өглөө 10 цагаас өдрийн 3 цаг хүртэл нэг өдрийн сургалт байсан. За сургалтын хугацаанд моторыг бүрэн задлаад буцаагаад угсарсан байгаа. Сургалт үнэхээр сонирхолтой байсан. За энэ гаражийн бол одоо Японы механик инженерийн сургуулийн лаборатори гэж хэлж болно. За Японд мэдээж маш олон механик инженерийн сургууль байгаа. За энэ сургуулийн хувьд эсэгчдээс шалгалт авахгүйгээр шууд оролцдог сургууль гэж байсан. Тэгэхээр бас Японд механик инженерээр сурахыг сонирхож байгаа. За тэгээ шалгалтаас найгаад байгаа хүмүүс бас энэ сургуулиас их зүгээр юм билээ. Шалгалт хийнэ тэрэг гэхгүйгээр эсэгчтэй авах юм билээ. За ингээд гол ажил болох сургалтаа дуусгаад гараад Акиабара орсон байгаа. За Акиабара гэдэг газар бол хуучин электрон бараагаар алдартай байсан газар юм байна. Хүмүүс зөвхөн электрон бараа авахын тулд Акиабарыг зорддог байжээ. За одоо харин аним косплегээр алдарсан юм байна. DJ Thorns on the mix. Burning in your eyes. You look at me, babe, I wanna catch on fire. Buried in my soul, California gold. You found the light. За тэгээд тэндээсээ гараад шууд Шинжку руу явсан байгаа. Шинжку бол маш хөл хөдөлгөөнтэй газар байгаа. За тэгээд харс үдсэн болгоно буцаа гаргаж ирээд тест бичиж өгсөн. Яг энэ харагдаж байгаа ах шиг л гарч ирээд байлаа. За энэ нөгөө алдартай 3D рекламны дэлгэц байна. За манай Улаанбаатар хот бол бас хотын төвд нэг юм дэлгэцтэй болчиход их зүгээр юм байлээ. Маш их хөнгө зүмж гэрэл гээгээ нэмд юм байлээ. За тэгээд Японд ирэхээр төлөвлөсөн хүмүүсийн хөгжлийг үзэж байгаа бол бас Шинжкугээр бол заавал явж үзэх ёстой гэж хэлмээр байна. Шинжкуд бол маш их жуулчд болон залуучууд оройдоо маш ихээр цугладаг. За залуучуудын хөлийн газар болохоор караоке, пабууд бас мэдээж маш их хэлбэгтэй. За миний хувьд бас яаж тутах нааш цааш нэлээ явсны эцэст бас нэг газар орсон байгаа. За ямар газар орсон бэ гэхлээр 500 yen төлөөд хүсснээрээ 2 цагийн хугацаанд одоо пиавууд газар байгаа.
За 500 yen дээр нэмэх нь бас 300 yen нэмэгдэх юм байна. Одоо энэ харагдаж байгаа текила заавал авах хэрэгтэй. Ингээ 300 yen нийтдээ 800 yen буюу монгол мөнгөөр одоо 18 орчим мянган төгрөг төлөөд 2 цагийн хугацаанд пиавыг хүснээр авах нэ. За энэ шат болохоор амар эвгүй өндөр огцом шат байсан. 0.3 давхартай. Энэ шатаар нэлээ хэд удаас дээш доош бууж өгсөн. За тэгээд миний хувьд ямар ч нэг 8 пиав уусан. 8 стакан пиав уугаад гэрлүүгээ харахаар гарсан. За сүүлийн метронд амжихын тулд бас гараад гүйсээр хагаад ямар ч л байсан метронд амжаад ороод суусан. Гэтэл ороод суухал юу болсон бэ гэхлээр ийм юм болсон. Шээс хүрээд. За тэгээд надад 2 сонголт байсан. За нэг нь метроноос буух, сүүлийн метроноос буух. Нөгөөх нь өндөндөө шээх. За мэдээж би нэгтгэхийн сонгоод сүүлийн метроноос яалчгүй буусаа. Нэр манай бичлэгэнд орох дургүй учраас ерөөсөө бичлэгэн дээр гарахгүй байгаа шүү. Ойлгоорой. За тэгээд буучаад яах вэ гэж явж байгаад болдоо дүүрүүгээ залгасан. За очир байдлаа хэлтэл. За манад ирээд онцгой би бас гадуур явж байна гэдэг. Тэгээ болдоотойгоо уулзсан да. За ингээд болдоогийн доончоод өглөө нь гараад гэрийн зүг явсаа. За өглөө нь гараад явж идэл хараа. Нэг л танил рекламны самбар надтай дайралцсан. Энэ юу гэхлээр би Монголд байхдаа 100 ажлынхаа хажуугараас 100-аа жуулчанд явдаг байсан. Тэр явдаг байсан компани маань рекламны самбарт харалцсан болохоор зураг мэдээж авахсан. Тэгээ явж байгаа замдаа гид сүлсүүд бүпэ олны газар орсон. Бас хашрахгүй бүпэ олны газар ороод авсан. За энэ газар болохоор 2 цагийн хугацаанд суун. За тэгээ үнийн хувьд бол 3000 орчим yen монгол мөнгөөр 70,000 төгрөгөөр өснөр итгэнэ. За тэгээд нэлээд сайн идэж ууж аваад гарсан. Замдаа бас маш сонирхолтой зүйлтэй таарсан. За энэ Микоши парад гэж нэрлэдэг юм билээ. Японы хэл нэг шашны зан үйл юм болов уу гэж би ойлгосон.
бас нэг сонирхолтой дугуйтай ахтай таарлцсан. За ундаа пиавны лазар ингээд дугуйгаа чимгэлцсэн, гангалцсан байсан. За ингээ өнөөдөр бол метроноос хоцорч болохгүй. Ямар ч нэлээд сайн ойл орж аваад метрондоо суусан. За хөдөөний хүн хот орсон бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.